За миний хувьд болохоор өөрөө телевизийн сэтгүүлч мэргэжилтэй. Тэгээ телевизийн сэтгүүлч нар ерөн сэтгүүлч нар маань амьдралын аль халуун цэг дээр очиж идэг сурвалжлагаар явж байгаад нэг айлд орсон чинь хүүхдүүд ингээд өвлийн хүүтэнд гутлгүй хувцсгүй ингээд байжсэн. Тэр хүүхдүүдэд туслах гал нэг хоёр гутал ингээд аваад очисон. Тэгээ тэр үедээ аян энтерч гэж бодоогүй. Нэг хашаан дотроо олон айлууд байж байдаг. Тэгээ нөгөө айлынх нь хүүхдүүд нь бас ингээл хүүхэд бүлтийгэл ингээл харахаар аягүй хэцүү. Тэгээд нөгөө хоёр хүүхэдтэй өгсөн чинь нөгөө хүүхдүүд үлдээд тэрэндээс гараа авч хад сэтгэл аягүй маш их эмзэглсэн. Тэгээд дараа жил нь дахиад өвөл олонгууд тэнд хүүхэд үлдсэн байгаа штэ нөгөө хүүхдүүд байгаа штэ гэж ингээд дахин ингээд бодогдоод байсан. Тэгэнгүүт нь дахиад ингээд сүртэй аян гэж бодоагүй тэр хүүхдүүдэд туслая гэд ингээд очисон. Энэ бол ингээд Улаанбаатарыг ингээд цааш нь ингээд үргэлжлүүлээд байх юм сэтэл болсон. Бид нэр тэр үедээ ямар алдаа гаргасан бэ гэхлээр нөгөө жижиг хүүхдүүдийн гутлууд л их цуглуулад байсан байдаг байгаа. Тэгээ очисон чинь нөгөө өсвөр насны хүүхдүүд маань гутлахгүй. Тэгээд өсвөр насны хүүхдүүд бүр ингээд шаагалтаад ингээд баахан бандар хүүгээ түрээд ирсэн. Тэгсэн чинь ингээд готлон таарахгүйсэн чинь нэг хөөрхөн хүүхэд маш хөөрхөн ингээ харжангуудаа за яах вэ манай тэрний дүүд яг таарах бодлоо байгаа юм байна би тэрийг тэврээд ирээ гэд тэгээ ингээ тэврээд ирсэн чинь ингээ халуунтай бүр 38 хүрж байгаа юм уу гэд тухан дээр ингээ гараа тавьд үзэхэр бүр тийм халуунтай хүүхдүүд ингээ готлохгүй тэгээд ингээ дүүнраа тэврээд гараад ирсэн тэгээ бид нар тэднэрт готл өгсөн хэрнээл ингээл ер нь уйлах гал гэсэн одоо ч гэсэн тэр үйл явдлыг бодохоор ингээ жоохон ингээ яг л эмзэг санагддаг. Манайх нөгөө MBS гэдэг ертөнцийн телевиз. Тэгээ тэрний дараа MBS гэсэн логотойгоо машинтайгаа ингээд бас нэг говьл орох ажилтаа болоод тэгээд очисон чинь нөгөө банд нар манд гүүгээ түрээд ирсэн. Та нар дахиад гутал өгөх гэж байгаа юм уу? Бид нэр тэгвэл гуталтай болох юм биш үсттэй гэд. Тэгээд тэрнээс болоод тэгээд дараа жил нь бүр өсвөр насны хүүхдүүд яг түлээндээ явдаг, усандаа явдаг, яг олон километр алхаж сургуультай очдог ийм хүүхдүүд байдгийм байна гэдгийг ойлгоод өсвөр насны хүүхдүүдэд яг ингэж хүрэхийн тулд ялтч байхгүй аян болгоод тэгээд нөгөө сурчлагаа юунуудаа мэдээлүүдээ түгээгээд ингээд эхлэхээс өөр аргагүй болоод ингээд ер нь аян болж ингэж ирсэн. 2018 онд юм аа би бас ингээд төрсөн нялх битэй 3 сартай тэгээд ингээд Улаанбаатараа ингээд тараагаа явжсэн байгаа. Тэгээд тэр үед үнэхээр нөгөө нэг цай хоол холдонгууд шууд ингээд тараад нүдэн дотор ингээд жирэлсэн юм харагдаад тэгэл бас нэг юм шантармаа тий бууж өгмөр болимоор юм шиг ингээд санагдчихсан. Тэр үед болохоор манай нэг Улаанбаатар аянд маань нэг найз манай оролцоод ингээд хүүхдийнхаа өмсөөгөө багтсан юм Улаанбаатарыг ингээд бэлгэлсэн байгаа. Тэгээ бид нар тэр гутлыг авч явж байгаад яг таарах нэг хүүхдэд төгсөн. Тэр хүүхдэд бас чихэр жимс бид нар өгчээсэн. Тэгсэн чинь тэр хүүхд чихэрлүүгөө юус анхаарахгүй. Нөгөө гутлаа ингээд илээлээсэн. Тэгээ би тэрнээс болоод нөгөө шантарч исэн тий гэжсэн зөрөх сэтгэл маань ингээд буцаж ингэж нөгөө айгүй энэ хүүхдүүдийн төлөөх гэсэн зүрх сэтгэлээр бас ингээд солигдоод зарим хүмүүс үнэхээр даарсан охинд энэ гутлын маань өгөөрэй гэд амжилтаа цагсан гутлыг нь бид нар бүр хүүхэд хайж агаад яг тийм даарсан охинд олоод өгдөг тий хамгийн даарсан охинд өгөөрэй гэсэн гуталч хүртэл байдаг. Зарим хүмүүс маань болохоор зэрэг малгай ороод хувц сунраа өгдөг, зарим нь болохоор амттан өгдөг, зарим нь бүр одоо ертөнцид гэхэд нэг ариус кичен гэдээ байгаа. Тэд нар маань болохоор хүүхдийн гутлынхын тоогоор капкейк хийгээд тэгээд өгчээсэн. Яг ингээд өгөө явж исэн чинь нэг хүүхдийн төрсөн өдөр таарсан. Тэгээд бид нар олон капкейкнүүд барьж агаад нөгөө хүүхдтэй төрсөн өдрийн дууд олсон чинь нөгөө хүүхд нь уйлцсан. Тэгсэн чинь яасан гэсэн чинь нэг 7, 8 насны хүүхдээсэн ерөөсөө төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй. Тэгээд имээтэйгээ хоёулаа амьдардаг. Ерөөсөө төрсөн цагаас хойш төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй хүүхдээсэн. Бид нар ингээд сайн дурынхаа учраас ер нь хуучин хувцснуудыг заримыг нь уваагаагүй бол ер нь гэртээ авчираад их угаадаг. Жохон бахта манад Улаанбаатарт хамрагдчихсэн. Тэгээ одоо том болцсон. Тим хүүхэд маань ирээд хамт цэвэрлж ах жишээтэй тий. Тэгэд энэ бол маш их юм сайхан юм түүхүүдийг бүтээдэг. Ямар ч гоё бэлэг авна гэж бодоогүй Улаанбаатар юм гоё гутал хувц авна гэж бодоогүй байтал гинт нэг хүмүүс тэнгэрээс яг буугаад ирсэн юм шиг тий. Ингээд Улаанбаатар юм өгсөн чинь
энэ нь амьдралыг нь эргүүлчих болно. Нэг хүүхэд бүр надад тэгж хэлсэн. Би дулаан гутал өгдөг хүн болно гэж хэлсэн. Тэгэхээр энэ нь бол зөвхөн гутал өгöd байгаа юм шиг мөртлөө энэ бол хүсэл мөрөөдөлт хийж байгаа. Хүний амьдралыг итгэл найдвар гэрэл гэгээтэй яг хүүхэд наснд нь яг энэ хүүхэд рүү чиглэсэн энэ хүмүүлгийн үйлс сайн улсын аян бол яг нүдэ олдог ийм аян юм байна. Энэ бол халамж биш юм байна. Энэ бол итгэл найдвар хүсэл мөрөөдөл хин нэгэн чамд хайртай шүү. Хин нэгэн чамайг анхаарч байгаа шүү. Хин нэгэн үүлийн хүүтэн болоход чамайг даарч байгаа гэж бодож байгаа шүү гэсэн ийм зүрх сэтгэлийг тээж очдгоороо үнэхээр дулаан аян гэж би боддог. Сайн улсын аян хийлээ гэхэд нөгөө ингээл за би чамд яг юм өгч байгаа шүү. Чи яг ядуу эмзэг бүлгийнх шүү гэл ингээл хамтаа зураг авахуулаад тавих ч юм уу те. Ийм алдаа гаргахгүйгээр энэ аяныг маань ийм хуучин хувцас гутал авд юм байна гэж ойлгоод байгаа юм шиг байна. Үгүй бид нар ер нь шинэ гутал өгдөг. Шинэ хувцас өгөхийг илүү зардаг. Тэр тусмаа бүр тренд хувцас өгөхийг зардаг. Ягаад гэвэл чи тэ орлого багтаа юм чинь чи хуучныг өмсөх ёстой штэ гэж болохгүй. Өсвөр насны хүүхдүүдэд яг тэр үед нь тэ хамгийн гой чинэлэг айлын хүүхэд өмсөж байгаа тэр гутлыг яагаад өмсчихлэхгүй гэж. Нэг охинд бүр ингээд ганган бүр ингээд өөр шигтгэе болсон гутал өгсөн чинь нөгөө охин чинь бүр ингээд нөгөө гутлаа бариад ингээд бүр твгцээд байсан. Бүр ингээд юу ч хэлж чадахгүй. Тэгээ нөгөө ер нь иймэрхүү газруудаар яваад ингээд гутлаа тараахад, хувцас тараахад ер нь хүүхдүүд айгүй их илэрхийлэмж муутай байдаг. Тэгтэл тэр хүүхэд бүр ингээд өсрээд ингээд твгцээд бүр ингээд цасан дээр яаж твгцэж байгаа ингээд бүр харсан ч болоосоо гэмээр твгцсэн. Хурлын гишүүн цүнх өглөөч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдгийг хувцас өглөөч гэдэг юм уу намар болохоор ингээд хичээлийн эргэл өглөө гэж очиад ингээд хөвлийнхэн хэлээ сурвалжилдаг. Сурвалжлах тоолондоо юу гэж бодож ирсэн гэхлээр яана энэ хүүхдийн сэтгэл зүй гэж аягүй боддог гэсэн байхгүй юу. Тэгээ за та нар наадах юмнуудаа бариад зураг авахыг гэл тэгэхээр л бүр ингээд зургийг авах гэхээр л бүр ингээд сэтгэл аягүй хэцүү болоод байдаг. Тэгээд ямар ч хэсэн сурвалжлагаа очсон юм чинь тэгээд зургийг авдаг. Тэгээ энэ нөхцөл байдлаас үүдээд ер нь хүүхдийн сэтгэл зүй дээр маш одоо хатуу дүрмтэй ийм аяныг зохион байгуулах нь зөв юм байна гэж бодсон. Дулаан гутал аяны болохоор ийм ёс зүйн дүрмүүд байдаг. Жишээлбэл өсвөр насны хүүхэдтэй яаж харьцах юм. За өсвөр насны хүүхэд болохоор баг гутлынхаа зургийг ч авахлах дургүй байдаг. Ягд гэвэл чиний нөгөө хичээлдээ өмсөжсэн гутал илэр шүү дээ. Тэгсэн чинь нөгөө чамд өгсөн гээд шинэ гутал тавьсан байлаа шүү дээ жишээний. Тэгвэл бид нар энийг заавал сошиалар сурчлах шаардлага байхгүй. Зүгээр найз шиг байдаг өсвөр насны хүүхэдтэй болохоор. За юу вэ? За хичээлэн сайн уу? За амралт болох ч байстэй гэд ингээд энгийн яриа өрнөөлдөг. Аймсгүй байгаа учраас гутлаа тайлж гутал өмсөх тийм одоо сэтгэл зүйн битгэлгүй байдаг. Тэгэнгүүт нөгөө сайн дурынханаасаа жоохон өөр газар ингээд тусна. Нэг хүн юм уу хоёр хүн нэг хүн аваачиж жагаад за яасан. Өглөө нөгөө би ч гэсэн заримдаа амьсаа өмсгөө марчичт юм аа. Тэгээд амьсаа өмсч байлаа. Энэ шинэ амьс гингүүт цаа гэдэнгүүт маш нуцаар хурдхан шиг амьс өмсөлнө. За тэгэнгүүт гутлаа өмсөлчихнэ. Тэгэхэр хүүхэд ичэхгүй. Хоёр адилхан юм байна. Энэ их ч ингээд энэ ах ингээд нэг том дээр амьдрал аягүй сайтан мундаг ингээл баян хүн биш те. Бит хоёр адилхан л хоёлоо амьсаа өмсдөггүй. Ер нь тиймэрхүү улсууд юм байна гэж ингэж ойлгоод. За тэгээд бүр жоохон хүүхэд болвол ер нь өөрийнх нь төвшөнд ингээд доошоо суугаад те. Дээрэс нь ингээд авахгүй доошоо суугаад эхлээд чихэр өгөөд тэгээд чихэр өгөнгүүт нөгөөс чи ингээд сэтгэл зүй тайшаад ирэнгүүт нь би чамд гоё бэлэг өгөх гээд ингээд ирсэн байхгүй юу. Чамааг их сайн өгөхөд гэж сонссон. Тэнгүүт нөгөө хүүхэд чинь би сурлага мутааштай гэж шууд тэгдэг. Хүүхдэд амар өнөөч. Тэгэхээр заавал сурлага сайтай биш ээ. Чи имэдэ тусалдаггүй, ээждээ тусалдаггүй, тусалдаг. Өө тэгээд ингээд тийм хүүхдүүдэд очих хэвээр байдаг бэлэг байхгүй юу гэд ингээд тэрвэрнэ. Зарим хүүхдүүдэд баг гутлаасаа илүү бас тэрвэрлэлт нь их хэрэгтэй байдаг. Ер нь хүүхдүүдээс тэрврүүлээгүй их утсан байдаг. Ээж аав нь ажилдаа хоол эсвэл бүр гадаадд байдаг ч юм уу эсвэл ингээд тэрвэрх соёл байхгүй ч юм уу те тэрвэрх зүйл байхгүй болохоор бид ингээд тэрвэрч бас их өмдөг. Нэг удаа асрамжийн газарт очиод тэгээ тэр үед нэг цөөхөн хүүхдүүд готлогсон байгаа. Тэгээд тэр үед ингээд тэрвэрсэн. Тэгээ нөгөө 2 3 хаанцтай жоохон хүүхдүүд. Тэгсэн чинь бид нар ингээд хүүхдүүд тэрвэрчээсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд оочрлоо цогссон. Тэрвэрлэх гээд. Тэгсэн чинь ингээд тэрврээд байсан чинь зарим хүүхдүүд 2 3 дахин ирээд байна. Ингээд тэрвэрлчээл буцаал очрынхаа ард очиж цогсоол дахиж тэрвэрлээл ингээд тэгээ хүүхдүүдэд маань тэрвэрлж ямар хэрэгтэй байгаа, хайр ямар хэрэгтэй байгаа, халамж ямар хэрэгтэй байгаа тэр хүүхдүүдэд үнцийг өгч байгаа
тэр зүйл ямар хэрэгтэй байгаа. Тэр хүүхдийг энэ орчлон дээр төрсэн ганцхан хүн шүү. Чи хайрлах ийм ястай үнцэнтэй хүн шүү гэдэг талаас нь өгөх мэдрэмж ямар хэрэгтэй байгаа гэдгийг энэ бүх жилүүдийн хугацаанд бид ингээд олж мэдэж аваад зарим сайн дурын явж байгаа хүмүүс маань амьдралд хэтэрхий хангалттай болохоор бүр ингээд нөгөө амьдралаас авах юм кайфгүй болсон хүмүүс байдаг. Ямар гоё юм бэ? Би хин нэгэнд ийм үнцийг өгч чадчих штэ гэдэг тэр мэдрэмж нь эргүүлээд тэр хүнийг амьдралын ирч хүчтэй эргүүлээд одоо бизнесээ амьдралаа цоо шинээр хараа цоо шин утга агуулгаар хийх ийм одоо ирч хүчийг өгч идэг. Энэ нь эргүүлээд биднэрт тус болдог. Харин ч бид нар тэр хүүхдүүдэд тус болж байгаа ш. Эргүүлээд тэр хүүхдүүдийн тэр харц, тэр дулаан гой сэтгэл, тэр баяр хөөр эргүүлээд биднэрт тус болдог. Ийм ер нь бол зөвхөн бид нар тэднэрт өгдөггүй, тэд нар ч бас биднэрт өгдөг гэсэн үг. Их том байгууллагуудыг бид нар хамтарч ажиллах байх гэж ингэж бас анх айнаа хийж байхдаа айгу боддог байсан. Бараг ингээд нэг сайн дурын зүгээр нэг юм жижигхэн нэг метр лангуу ажиллаулдаг хүн л нэг 5-10 гутал ингээд сэтгэлээрээ өгчих жишээтэй тий. Тэгээ бид нар ингээд тэр том ингээд байгууллагуудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бас туслаасай гэж бас хүсэж байна. Том худалдааны төвөд болохоор өнгөрсөн жилийн үлдэгдлүүд гэж байдаг байхгүй юу? Өвлийн гутал нь үлдэгдэл. Тэрийгээр ч гэсэн бид нарт өгч болно. Тэгэхээр ингээд энэ ярилцлагаа маань үзээд илүү том байгууллагууд бид нар хамтарч ажилласаа. Заримдаа сайн дурын байгууллагуудтай эсвэл одоо баг хороо тий дүүргийнхэнтэй ингээд хамтраад ажиллаад ингээд үзсэн. Ер нь үздэг. Тэгээд заримдаа бидний сэтгэл гонсоолсон зүйлсүүд одоо яг тэр нам энэ нам гэхгүй л те ер нь айлч улс төрийн байгууллагынхан өөрсдийнхөө одоо тусламж аваачдаг гэрт айлд ч юм уу. Тэгээд очиод харахаар нөгөөх айл нь одоо хүүхдүүд нь гуталтай ч байдаг ч юм уу тийм. Иймэрхүү зүйлсүүдтэй бид нар бас тулгарч ирсэн. Нэг одоо багийн ажилтныг бид нар аваад явсан чинь нэг айлд хүүхдгүйгээд гараад ирсэн. Тэгсэн чинь тэр айлын ганц хүү ачих жишээ тийм цоошин гутал өмссөн. Тэгэхэд бид нар яах юм бэ? Тэр чинь жоохон хүүхд шүү дээ. Тэр хүн тэгж сонгосон тэр хүүхдийн буруу биш байсан учраас бид нар тэр хүүхдэд гутал өгж байгаа, чихэр өгж байгаа. Тэгээ оруулж. За ерөөсөө одоо болио. Одоо бид нар цах ингээд ороод руу бид нар өөрсдөө сонгоод өөрсдөө ингээд хараад явъя гэд. Тэгээ бид нар ерөнхийдөө одоо бол ингээд гуур жалга дагаад явчихдаг гэхүү те. Яг ингээд жалганы ингээд амсар дээр ингээд зогсож исэн чинь тэнд ингээд сургуулаасаа ингээд наашаага хоёр хүүхдгүйгээд ирж байгаа. Тэгээ бид нар тэр хоёр хүүхдийг харсан чинь сеткэн пүүцтэй гутлаа тайлхаа хөл нүцгэн дотор тал нь бүр ингээд нөгөө сеткэн пүүц чинь маш их шороо орно шүү дээ. Хөл нь бүр хаа хаар ингээд шороотой. Тэгэхэд тэрийг харангуйтаа тэр гутлууд хувцснууд бүгд ингээд сальж өгсөн. Ингээ ээж бүрэн сальж өгсөний дараа тэр багийн ажилд юу хийж байгаа гэхлээр өө нэрээ тийштэй энэ хүүхдийн ээж нөгөө өнгөрөө 7 хоног байгаа шүү дээ. Гүй таа чинь бид нар ийм л хүнд хүрэх гээд байгаа шүү дээ гэд ингэж хэлж исэн байгаа. Тэгээд бид нар тэрнээс хойш ер нь аль задгаа хашаагүй газар хаана байна, гуур жалга хаана байна, хамгийн олон километр те сургуулийнх нь байршил хаана байна, хамгийн олон километр энэ сургууль руу хаанаас алхаж ирэх үү гэх мэтчлэнгээр яг ингэж харж агаад ер нь газар дээр нь яг хүүхдүүдэд сонгодог. Энэ нь илүү оновчтой байна. Өнгөрсөн жил нэг эмээтэйг амьдардаг нэг бүр 4 хүүхэд байжсэн. Ээж аав нь байхгүй. Тэгсэн чинь та нар ямар сонин тэнгэрээс буугаад ирсэн юм шиг хүмүүс вэ гэд имээ бүр уйлж исэн. Би энэ хүүхдүүдийг одоо яада байз ингээд дөрүүл ингээд сургуульд явуулж чадахгүй ингээд хутлаа утсгүй байсан. Бид нарыг ингээд хурж ирэл нэг тэмэрхүү байгаа. Тэгсэн мөртлөө гэрээ тариулгүй гэдсэн. Тэгээд гих мэтчлэнгээр ингээд сонгож хүүхдүүдэд илүү өгвөл илүү оновчтой санагддаг. Чиний хэлдгээр болоод ингээд ийм олон жил ингэж явсан мөртлөө чимээгүй их явсан. Одоо ингээд юу н тесэрч байгаа. Тэгээ бид нар бол маш тууштай маш олон жилийн хугацаанд тэгээд өөрсдийнхөө өмнө одоо бүрээ татна гэдэг чтэй. Ингээд нөгөө юмас сурчлах гал би шүү. Би нэг хийгээд байгаа шүү гэдэг ч юм уу те. Өнөөдөр яг ингээд гараад ярих юм бол ганцхан би л яриад байгаа юм шиг, ганцхан хүн л байгаад байгаа юм шиг. Гэтэл энэ олон аймагуд яаж ганцхан хүн хүрэх вэ те? Мэдээж маш олон сайн дурынхан байж ижил хүрэн штэ. Тэгээд энэ сайн дурынхан маань бас нэг ийм одоо өөрсдийгөө сурчлах гэсэн нэр хүнд олох гэсэн ийм зорилгогүй болохоор чимээгүйхүү яг л урдах аяныхаа ажлыг хийгээл ингээл явж байгаа гэсэн үг. Тэгэхээр олон одоо сайн дурын аянууд маань хүмүүлийн үйлсүүд маань за мэдээж улс төрийнхэн маань одоо их хурлын гишүүд энтергээл зөндөө тусламжууд үзүүлдэг. Тэгэхээр энэ тусламжууд маань цаана хандлаганд өөрөө ийм цэвэр байгаасай. Бид нар очоод хөсгөл далаа ямар гоё юм бэ гэж тэгдэг. Гэхдээ тэнд хүүхдүүд өвөл даардаг гэдгийг бас
бас мэдэх хэрэгтэй. Хөсгөл далаад очиж үзэх дуртай болвол, очиж амрах дуртай болвол бас хөсгөлийн хатгалын маань хүүхдүүдэд туслаарай гэж бас энэ завшааныг ашиглаад бас уриалъя. Монголчуудаа дулаан гутлаа энийг дэмжээрэй. Хүүхдүүдийг дулаан сэтгэлээр тэднэрт итгэл найдвар бэлгэж байгаа. Энэ аяны цаатлын агуулгыг бас ойлгоосай. Энэ маш том агуулга явж байгаа юм шүү. Энэ зөвхөн нэг гутлаа авчиж солиод өгч байгаа. Нэг малгай өмсөлөд өгч байгаа зүйл биш ээ. Энэ бол Монголын ирээдүйг болсон хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүд таны хүүхдэд зэрэгцээл амьдрах. Энэ нийгмээ тэр чигээр сайхан болгочих юм бол таны хүүхэд, миний хүүхэд, бүх хүний хүүхэд ийм сайхан орчинд сайхан ийм хүмүүс болж соёлтой ийм сайн үлсэд одоо гар татдаггүй, мундаг хуваа хичээдгүй. Одоо бидний нөгөө нэг Монгол ийм болчихосоо гэд мөрөөдөд идэг бүхэн ийм жижигхэн зүйлсээс л эхлэнд магадгүй та өнөөдөр баг зэрэг стресстэй, бухимдалтай зам дээр төвчрээд явж байгаа бол энэ цаг заваа, энэ зүйлсээ нэг жоохон гээгээл жоохон гоё зүйлсүүдэд нэг хэдэн амьдралынхаа нэг хэдэн минут хэдэн цагийг ч гэсэн зориулаарай гэж хэлмээр байна. Тэгээ монголчууд маань угаасаа сайхан сэтгэлтэй, угаасаа агуу ард түмэн. Тэгээд энэ агуу гэдгээ гаргаад ирвэл илэрхийлж болчихж байгаа. Тэгээд та бүхэнд баярлалаа. Newspress ийнхаа хамт олонд маш хүчтэй ажилладаг юм билээ. Маш олон мэдээ сурвалжлагуудыг маш хурдтай оруулдаг хүчтэй хамт олон юм билээ. Манай мэдээллийг маш одоо шуурхаа төгөөж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Чин сэтгэлээсээ талархъя.